Бүгдээрээ сайн уу? Шинэ бичлэгтэй тавтай морил. За өнөөдрийнхөө бичлэгээр болохоор би та бүхэндээ Work and Travel програмаар явж байгаа дүүнер болон найзуудтай зориулаад өөрийнхөө туршлагаас багахан зүйлийг хуваалцъя гэж бодлоо. Тэгээд миний өнөөдрийн бичлэгэнд болохоор онгоцонд авч явах хэрэгтэй зүйлс болон яг Америк руу явахдаа одоо юу авч явах вэ? Тэгээд очиод бас юу нэр анхаарах байдлаар зөвлөгөө өгье гэж бодлоо. Миний хувьд болохоор яг 3 жил Work and Travel програмд хамрагдчихсан. Хамгийн ихний хэсэг маань болохоор одоо онгоцонд авч явах зүйлсийн талаар ярилцсан. Хувцлалт байгаа мэдээж. Тэгээ ер нь манай монголчууд яг ингэж анзаараад байхад нэлийн юм ганган гоё хувцлаж явахыг ингэж илүү үздэг штеп. Тэгээд ер нь болвол Америк руу явахын тулд эндээс Турк эсвэл Солонгосоор ингэж дамжаад явдаг. Тэнгүүд Солонгосоор явах юм бол Монголоос Солонгос хүртэл 3 цаг, тэгээ Солонгосоос Америк хүртэл болохоор нийтдээ 11 цаг явдаг. Тэгэхээр ер нь бол 15 цагийн хугацаанд ингээд яг онгоцонд бүтэн ингээд сууж явна гэсэн үг. Тийм учраас ингээд өөртөө тухтай тийм хувцсыг ер нь бол өмсөх хэрэгтэй байгаа. Готлны үед гэх юм бол баг 5 чигтэй эсвэл яг ингээд амархантай хайлагддаг пүүзтэй ч юм уу явбал илүү зүгээр санагдсан. Дотоороо тэгэхээр нэг сул подвалктай, сул өмөдтэй байвал зүгээр. Тэгээд онгоцонд ер нь жоохон хүүтэн байдаг. Ялангуяа цанхан талд суух юм бол нэлээд хүүтэн байдаг учраас тэрэн дээр гадуур аим цахилгаантай ч юм уу эсвэл ийм тиймэрхүү нэмгэндөө ийм хүүдий ч юм авчвал зүгээр санагдчихсан. Тэгээд бас хөлнөөсөө жоохон дарах гэдэг учраас одоо нэг цөмөндөө нэг илүү аймс ч юм авчвал зүгээр. Тэгээд энэ Туркийн нислэг рүү болохоор ер нь бол аймс өгдөг гэж хэлээ. Тэгээд Солонгос руу ер нь бол өгдөггүй. Гэтэ ийм жижигхэн ийм нэмгэн бланкет өгдөг. Хоёр дахь нь болохоор онгоцонд мэдээж бид нар бичиг баримтаа авч явах хэрэгтэй. Тэгээд яг энгийн хүмүүсийг бодох юм бол бид нар жоохон олон бичиг баримт авч явдаг. Тэгээд энэ дээр нөгөө нэг нэгдүгээрт гадаад паспорт, хоёрдугаарт нь болохоор DS2019, гуравт нь job offer хэрэг болдог. Тэгэхээр ер нь бол клиент намын нөгөө бичгийн цаасан дээр байдаг одоо хэвлэлцэн юм том учраас одоо юм нийлүүлээд нэг хавцанд хийгээд өөр өвчнөд ч юм уу гар цэнгүүндээ хийгээд авчвал илүү зүгээр байдаг. Тэгээд бичиг баримтаа ер нь амар болгоомжтой авч яваарэ. За 3 дахь нь болохоор мэдээж онгоцонд явж байгаа учраас чихний бөглөөс нүдний хаалт хөдөөний дээр маш хэрэгтэй надад санагддаг. Яг хөдөөний дээр зарим хүн хэрэгэлдэггүй. Гэхдээ нөгөө нэг 15 цаг ингээ бүтэн суугаагаараа явахаар ингээ хүзүү амар их ингээ чилж хөшөх тэмцэл болдог. Тийм учраас хөдөөний дэртэй байвал ер нь бол зүгээр санагддаг. Тэгээд онгоц мэдээж ингээ амар чамдуутай. Ингээд дуграалаа тэр надад бүр ингээ амар төвхтэй санагддаг байхгүй юу. Тийм болохоор ингээ чихний хаалт, чихний бөглөөс байвал бас зүгээр санагддаг. Тэгээд мэдээж олон хүн явж байгаа. Тэгээд янз янзын хүмүүс байдаг учраас одоо ингээл зарим нь цонхоо нэмэр санагдал, зарим нь хаамар санагдал. Тэнгүүд ингээ цонхоо нэнгүүд гадаа нар жаргааг байх юм бол амар гэгтэй байдаг. Мэдээж ингээ унтахад жоохон хэцүү байдаг. Тийм учраас нүдний хаалт зүчим бол ер нь зүгээр дайггүй санагддаг. Монгол Америк хоёр чи яг нэг 12 цагийн зөрүүтэй байдаг учраас бид нар одоо ер нь бол голцоо Солонгосоос Америк руу нисэхдээ өглөө суудаг байхгүй юу. Тэгэхээр Америкт ер нь бол өглөө очдог гэсэн үг. Бид нар эмчээ тэнд очиод нэг одоо өдөр алдахгүй тулд онгоцонд нойроо салих хэрэгтэй байдаг. Солонгосоос шууд Америк руу онгоцонд сунгуудаа унтаж нойроо авахгүй бол очиод цагийн зөрүүнд очих амар хэцүү байдаг. За дөрөвт нь болохоор бэлэн мөнгө. Мэдээж Солонгост очиж байгаа бол одоо Солонгосоор дамжиж байгаа бол биднэрт вон хэрэг болдог. Тэгээ тийм их вон бол хэрэггүй. Нэг онгоцны буудлын дээр Солонгос онгоцны буудлын дээр ер нь доллараар жоохон үйлчилдэггүй. Нэг коммерцээр 1-2 газар л юу налуулждаг. Тийм учраас заавал вон байх хэрэгтэй байдаг байгаа шүү. Тийм нэг амар ихээр ч яхаа зүгээр нэг хэдэн цаг байхаас шалтгаалаад хөнгөн юм хум авч идэх ч юм уу те. Тэгээд гол нь эндээс явахтаа болон эрэхтэй гэд 2 удаагийн одоо хоолны мөнгийг воноор байлгах илүү зүгээр байдаг байгаа. За 5 дахь нь болохоор жижиг шүдний тэгээд нэг скин керний бүтээгдэхүүнүүдээ бас нэг travel set ч юм уу те аваа явуул илүү зүгээр санагддаг. Яа тэгэхээр одоо яг Солонгосоор дамжиж байгаа бол та нарт ийм шүдний сойз тэгээд нэг удаагийн өгдөг. Тэгтээ тэр шүдний сойз нь үнэхээр амар том тэгээд амар ширүүн байдаг. Тийм учраас өөрийнхөө одоо ашиглаж шүдний сойз тэгээд маш жижиг оотой ч юм уу аваа явуул бас зүгээр байдаг. Тэгээд онгоцон дотор болохоор одоо 100 мл-ээс дээш хэмжээтэй одоо шингэн зүйл авч явахыг хориглодог байхгүй юу. Тийм учраас юм жижигэн travel set ч юм уу аваа явуул илүү зүгээр гэдэг юм байлээ.
Тэгэхгүй бол та нар ингээд мартаад ч юм уу одоо нөгөө нэг гол сахны бүтээгдэхүүнүүдийн хөөс мөсөө ингээд шууд carry on-доо хийчих юм бол тэрийг шууд угаасаа хураалгаад шууд ингээд хайн гэсэн. Тэгэхээр ашиглах юмгүй болчихноо. Тийм учраас юм жижигхэн савлгаатай тиймэрхүү зүйлсийг авч яваарэ гэж зөвлөмөр байна. Хүн одоо лаптоп, iPad зэрэг ч юм уу ер нь бол бас цөмөндөө хийгээд аваа явуул зүгээр байдаг. Яа тэгэхээр нөгөө лагажиндээ хийгээд шууд Америк руу нисгий гэх юм бол тэд нар ер нь бол лагажтай ингээд айгүй муухай харцдаг байхгүй юу? Одоо ингээд шууд шийдлээл олон хүний юм байгаа учраас ингээд ер нь бол хамаагүй харцдаг. Ерөөсөө хайрладаггүй. Тийм учраас ингээд тэр дотор бас тэг ингээд нөгөө нэг лаптоп энэ төр чинь бас ингээд дөрвөл мөрөлдөх юм бол болохгүй шүү дээ. Ер нь бол тэрийг харгалзаж үзээд carry on-доо хийгээд аваа явчих юм бол зүгээр байдаг байгаа. Тэгээд лаптоп энэ төрөө ер нь бол ингээд дэлгэцэн дээр наалт ч юм уу наахгүй явчих юм бол одоо тэрийг ингээд нэг юм сони юмар ингээд хэцгийг ингээд үзээд байдаг байхгүй юу? Тэр нь ингээд миний лаптопыг хамгийн анх явж хахад ингээд амар мухад зураад шилийн тэгжсэн. Тийм учраас ер нь бол жоохон хамгаалттай явсан дээр carry on-доо жоохон юм жижиг л одоо ганц өөргөвчтэй ч юм уу явуул илүү зүгээр. Ер нь бол нэг олон юм ингээ бариад чирээд ингээ транзит ингээ хийгээ явна гэдэг бол ер нь л амар ядаргаатай асуудалтай. Тэгэд онгоцонд орсны дараа яг онгоцны үйлчлэгч хашнаар маань ингээд дэшинээ цаашаа хийхэд ингээ тусалдаач гэсэндээ хүмүүс ингээ амар болтой тэр зай нэг нарийнхаа явах гэж ядаж итэл дэшинээ ингээ юмаа тавиулан буулганы тэрийгээд айгу асуудалтай байдаг. Тийм учраас ер нь бол яг онгоцон сухтай юм жижиг цүнхтэй тэгээд юм жижиг өөргөвчтэй явуул илүү зүгээр. Тэгээ бичиг баримтал хамгийн гол амар болгоомжтой авч явах хэрэгтэй. Тэгээд яг онгоцны буудлын дээр ингээд яг надад таарч байгаагүй л дээ. Тэгээ ингээд айгүй олон хүмүүс харж исэн зүйл нь гэх юм бол ингээд хүмүүс ингээд ажиглаж агаад ингээд энэ зазаа гайгүй хөөхөд байж магадгүй. За энэ хүмүүс сууд үзэггийгүүд ингээд янз бүрийн хууль бус тийм зүйлийг ингээд шал өөр юм гэж хэлэнгүүтээ энийг аваа явчаач төхөө би ингээд яасан бас ингээд хэлдэг балан иймэрхүү зовлонгуудаа тавчаад тэг ингээд өгөөд явуулдаг. Тэгээд зарим ингээд мэдгүй хүмүүс ингээд за явтээ гэд ингээд аваа явдаг. Тэгээ сүлд нь өөрсдөө хэрэгт ороод ундаг байгаа. Тийм учраас ингээд анх явж байгаа хүмүүс маань тэрэн дээр амар сайн анхаараарай. Тэгээд ингээд танихгүй хүмүүний хажууд ер нь өөрийнхөө одоо монгол хүн байсан ч гэсэндээ хамаагүй заяа. Ингээд өөрийнхөө одоо ачаа цүнх мөхөө ингээд өөрөөсөө хол байлгаж юусаа болохгүй. Тэгээ цалхаанаа сайн хинаарай. Тэгээ хүнээс юу ч авч болохгүй шүү. За дараагийн хэсэг маань болохоор Америк руу яг юу авч явах вэ? Юун дээр одоо анхаарах вэ? Талаар тайд зөвлөгөө бэлдсэн байгаа. За хамгийн ихнийх нь болохоор мэдээж бас хувцас. Ер нь Америк руу ингээд хоол явж байгаа гэл ер нь ингээд хүмүүс за ганц Америкч гэлэхгүй заяа. Ингээд аяллаар явж байгаа хүмүүс ер нь бол ингээд амар гой ганган хувцснууд авч явдаг шүү дээ. Тэгэнгүүт ер нь бол ингээд яг уу Азиуд энэ төр Европод энэ төр амар гоё хувцалдаг л та. Гэхдээ Америкт ер нь бол нэг тэгж амар юм гоё ганган хувцлаад байдаг хүмүүс. Яа тэр LA нэг тийм Калифорниа ч юм уу нэг тийм том гоё одоо угаасаа нэг тийм загварын тийм мужууд байдаг шүү дээ. Тийм мужууд л байна уу гэхээс ер нь бол бусад үед бусад мужуудад ер нь бол нэг тийм хүн байдаггүй. Аль болох өөртөө тухтай хизээч хаач ямар ч цаг агаарт ингээ өмсөж болохгүй тиймэрхүү хувцснуудаа авч бол зүгээр байдаг шүү. Тэгээ мэдээж яг аль мужи руу очих гэж байгаагаас шалтгаалаад цаг агартаа тохируулсан хувцсыг авч явах хэрэгтэй. Тэгээд бүр ингээд амар их бороо ордог тиймэрхүү газар байх юм бол ер нь мэдээж жоохон сэрүүхэн дүү байдаг. Тийм учраас нэг хідэн шиг одоо тамирын өмд ч юм уу ойр зургийн өмд одоо нимгэн цамцнууд авч явбал зүгээр. Амар халуун байдаг яг далайн ирэг дээр байдаг тиймэрхүү мужи руу очих чийж ингээд бас өмд цамцтай байгаад хараа айгүй хэцүү байдаг байхгүй юу. Тийм тэгэхээр яг очих ч байгаа газраасаа шалтгаалаад хувцснуудаа бас бэлдэж авч явах хэрэгтэй байдаг. Тэгээд мөн дээрээс нь job offer дээр чинь буюу одоо нэг ажлын газраас чамайг ийм хувцас өмсөх хэрэгтэй, тийм хувцас өмсөх хэрэгтэй гэсэн тийм зүйл бичсэн байна уу, үгүй юу гэдгийг ер нь бол маш сайн шалгах хэрэгтэй. Одоо жишээлбэл ресторанд ажиллах гэж юм бол голцоо ийм цагаан өнгийн срочон цамц тэгээд хар өнгийн өмд, тэгээд хар өнгийн пүүз ч юм уу ер нь л өмсөгдөг. Ресторан галтгоо нэг ажиллах юм бол одоо гол нь ийм халтардаггүй тийм готл байвал зүгээр. Би нэг удаа халтарч унжсэн юм яалтчих. Тэгээд манай шефийн одоо эхнэр маань болохоор надад ингээд шинээр авсан готлаа өгчээсэн. Тэгээд ер нь за нэг тиймэрхүү байна. Тэгээд эсвэл бол одоо өөр голцоо хүүхдүүдийн хийдэг нөгөө housekeeping ч юм уу тиймэрхүү ажил байх юм бол илүү одоо тухтай шорт, подвалк тэгээд тамирын өмд ч юм уу тиймэрхүү зүйлс байвал зүгээр. Тэн дээр нэг амар хувцас заагаад байдаггүй. Яг хөө зарим газрууд одоо юм цаанаас нь хувцснууд
одоо өгдөг. Тэр нь одоо яг нэг месси хувцас шиг нэг тиймэрхүү хувцснууд өгöd идэг харагдсан. За тэгээд ер нь л тэнцэн мэдээж ажил хийх хичээл явж байгаа шүү дээ. Тийм учраас нэг хэрэггүй одоо энэний Монголд нэг өмсөхөд жицэн өмсөхгүй байх жицүүний тийм хаяхад хайж болохгүй өмсөж болохгүй нэг тийм хувцснууд идэг шүү дээ. Тэднийг ер нь бол авч яваад тэнд өмсөөд бүр ингээд муутгаад зүгээр тэнцэн ингээ хайчи гэсэн тиймэрхүү хувцснууд авч яваад тэндээ үлдээс нь хамаагүй зөв сонголт байдаг шүү. Яг уу нэг үндснийхээ хувцсыг аваа явуул бас зүгээр байдгийн байлээ. Тэгээ би гэтээ ганц жил авч явжсэн. Тэгээ нэг удаа л өмсөжсэн. Тэгээ яг уу угаасаа 7 сарын 11-нд бол яг ажлын өдөр таарч байгаа бол мэдээж бүгдээрээ ажилттай байна. Тэгэхээр тэн дээр ингээд бас нэг амар дэлмэл өмсөдөх шаардлага ер нь нэг гардаггүй. Тэгтээ яг уу ингээд өөр улсын хүүхдүүд ингээд тэгээд Америк хүмүүс интервью нь бол манай Монгол дэлийг хараад ингээд ямар гоё ингээд жоохон гайхаж хардаг. Тийм. Тэгээд төсгөн бол аваа явчих. Зүгээр дээлэн цаашаа зүгээр Монгол таамц ч юм уу тиймэрхүү зүйл байвал зүгээр. Хоёр дахь зүйл нь болохоор мэдээж хоол. Тэнд очиод ер нь бол ингээ хүүхдүүд одоо ингээд яхалаараа зүгээр үсэхгүй штэ. За хоолорынхын очиод аваад идчих штэ гэж айгүйх боддог. Гэтэ яг үндэ ингээд очихоор нөхцөл байдал жоохон өөр байдаг заяа. Яг ингээ галтгоонд ресторан ч юм уу тийм төргөө хоолны газар ийм хоолтой тиймэрхүү газар ажиллаж байгаа бол ажлаас нь хоол өгдөг. Гэтэ пицца митаны газар ингээ ажиллаж байхад чи ингээд байнга л чамд пицца өгнөс өөр хоол өгөхгүй. Тэгээд ер нь бүтэн өдөржингөө ажиллаад чи бүтэн өдөржингөө 3 сар пицца идэх гэж байхгүй шүү дээ. Тэгэл хүүхдүүд очиод угсаа амар сонирхол Макдоналдс ч юм уу тэгээд янз янзын тиймэрхүү төргөө хоол айгүй хийддэг. Тэгээд тэрнээс болоод ер нь ингээд ийм нэг төрлийн junk food шүү дээ. Тэгэхээр ингээд нөгөө нэг амар хурдан таргалж маргалах тэгээд яг хоол идсэн ч хоошоогүй юм шиг тийм мэдрэмж төрөх юм уу те. Ер нь эрүүл мэндэд нэг амар сайн гэж болохгүй. Тэгээд мэдээд ажил хийж байгаа учраас ингээд хоол хийхэд ер нь бол бараг цаг гарахгүй дээ. Тэгэл хараал зөөр ингээд зав гарах юм бол тэгэл унтаал сэрэл ажиллаа гэж явж идэг. Тийм учраас цагаа хэмнэхийн тулд та ядэд ер нь бол зөвлөх юм бол Талын Монголын нөгөө хоолнууд байдаг шүү дээ. Би тэрийг аягүй авч явдаг гэсэхгүй. Тэр бүр яг Монгол амттай. Айгүй гоё амттай. Тэгээд маш хурдан болдог. Тэгэл яг нэг юм жижигэн пакеттэй байдаг учраас хийгээ явчих юм бол ингээд айгүй зүгээр байдаг шүү. Нэг хэрэглэн жаач биш. Яг үннийг л хэлж байна. Тэгээд тэрнээс авч явбал зүгээр. Тэгээд юу нэлээд хитийг янз янзын төрлөөс нь аваа авчаарай. Тэгээд бас дээрэс нөгөө Монгол одоо энэ ч иддэг хоолны амтлагч ч юм уу тийм хөөзөлөх юм бол бас аваад яваад тэнцэж жоохон амт оруулах маягаар бас идэж болно. Дайруулдаг сүтэ цай надад амар хэрэгтэй байсан. Бүр ингээд тэнцээ очихоор угаасаа ингээд цай байхгүй зэрэг хаяа нэг сайхан сүтэ цай умаар санагдах юм бол бас найруулж болох нэг хэдэн ширхэг сүтэ цай аваа явуул зүгээр юм билээ. Гуравт нь болохоор эм. За эмэн дээр ер нь нэлээд асуудалтай. Ингээд очоод ингээд өвдөггүй байхыг бас хүмүүс хичээн. Гэтэ яг үндэ би бол ингээд 3 жил явтаа гурвууланд нь ингээд 8 сард өвдөжсэн заяа. Бүр ингээд эхний жил болохоор шөнийн 3 цагт ингээд халуур сэрж байгаа яг юунаас асаа мэдгүй. Тэгээ бүр ингээд амар хэцээсэн. Тэгээ тэнэс ингээд хүчин амдах юм ингээд олоод уусан чинь надад юусоо нөлөөлөхгүй байсан. Ингээд дооз нь багтаад заяа. Тэгээд ер нь Америкчуудын хэрэгэлдэг гэмний дооз бол үнэхээр бага байдаг. Тэнгүүт бид нар ч уус нөгөө баа бахасаа л ингээд ээж аваа ингээд өвдөнгөт шууд нөгөө парацетамол амцлын ингээд ер нь ингээд жоохон антибиотикоор зодсон байдаг. Тийм учраас биднэрт ер нь эмэн жоохон тохиордоггүй. Тэгээд чи ингээд тэднийг авахын тулд угаасаа заавал эмчэд үзүүлээд те эмээ сангаас авах хэрэгтэй. First aid гэж ерөөсөө тийм юм зардаггүй. Тийм учраас Монголоос нэг хэдэн ширхэг гэрт чинь ч юм уу байвал нэг өвчин намдах юм, толгойн юм, тэгээд гидсний юм аваа авчвал бас зүгээр. Нэг амар олон юм бол авч яваад хэрэггүй. Олныг угаасаа хэлээр гарахгүй. Тэгээд чи хэрвээ ингээд тогтмол ингээд уудаг чамд им байдаг бол тэр имээ одоо эмчийн бичгтэйгээ заавал авч явах шаардлагатай байдаг. Тэгэхгүй бол нөгөө хэлээр гарахгүй нөгөө 3 сар байна гэхээр чин тогтмол уудаг имээ маш ихээр авч явах хэрэгтэй болдог. Тэгэхээр юу нь бол гаргадаггүй шүү. Тийм болохоор заавал эмчийн бичгтэй байх хэрэгтэй. Тэгээд мөн дээрээс нь эм дээр нэмээд нөгөө Vitagrip, Traflu одоо нөгөө зөв арт март гэдэг дээ шүү дээ жоохон дархлаад дэмжих тал руугаа тиймэрхүү юмнууд бас нөгөө нэг аваа явуул зүгээр юм билээ. Бороо мороо ороод жоохон хүүтэнд ингэ байж байгаа даарч марцсан байх юм бол оройн сайхан арт марцаа буцалгаж угаад унтчих юм бол ер нь л их зүгээр байдаг шүү. Тэгээ ер нь очиод ингээд өвдөхгүй л байхаа хичээх хэрэгтэй. Тэгээд ялангуяа очиод хүүхдүүдийн хамгийн их яг өвчлөдөг юм нь гэх юм бол нөгөө нэг кондишн ханаад хүрчдэг. Тэгээ кондишн ханаад юу нь л амар хэцүү. Тэгээд ерөөсөө тэнд ингээд уух таарах эмч болдохгүй. Тэгээ яхаа мэдгүй. Тэгээ би яг өнгөрсөн 100 юу яжсэн 8 сарын дундуур
би кондишн хянаад хүрээд тэгээ бүр ингээд амарс надад бүр үнэхээр хэцээсэн. Тэгээд байсан бүх арга хэмжээгээ авсан. Тэгээ ерөөсөө болохгүй. Тэгээ явж Монголд ирээд тэгээ арай гайгүй эмчилгээ хийлгээд арай гайгүй болж байсан. Тэгэхээр яг тэр кондишн хянаад бол үнэхээр хэцүү байлаа. Тийм болохоор ингээд ер нь бол Америкт амар халуун байдаг зундаа. Тэгээд дотор ер нь бол ихэнх газрууд яг AC-гээ ажилуулцдаг. Тийм болохоор тэрэнд нь ер нь бол тохируулаад ингээд гинт хүүтэн халуунд ингэж одоо харшуулахгүйгээр ингээд хуцаа зөв тохируулж өмсөх хэрэгтэй шүү. За дараагийнх нь болохоор дөрөвт нь өөрийнхөө одоо хэрэгэлдэг өдөр тутмдаа хэрэгэлдэг тиймэрхүү зүйлсээ Монголоос аваа явуул илүү зүгээр санагддаг. Жишээлбэл ингээд скин кер, тэгээ нүүрний будаг, тэгээ нөгөөний биеийн тосмос бие угааш байдаг шүү дээ. Тэднийг эндээс аваа явуул зүгээр санагддаг. Яа тэгэхээр эндээс явахад угаасаа чимдам барал хоос юм. Ер нь нэг амар их юм байхгүй. Тэгээд очиод угаасаа дүүр явсан гэсэндээ тэднийг очиод ингээд ашиглаад дуусчих учраас ер нь л нэг санаа зовлтгүй. Тэгээд яагаад эндээс авч явбал зүгээр гэж байгаа вэ гэхлээр очиод угаасаа нөгөө нэг байрны түрээс депозит гэдэг айгүй олон тиймэрхүү зүйлсэнд одоо мөнгө үрдэг. Тэнгүүд ер нь наад хаан зүгээр л ингээл саван шампунь зэрэг нэг тиймэрхүү жижиг шажиг юмд жоохон мөнгө өрөөд дэмий санагддаг. Тэгээд ер нь бол угаасаа ингээд очиод ажил хийх мөнгөтэй болчих гэж байгаа ч гэсэндээ Америкийн үрдэг бол нэлээд өндөр. Тэгэхээр тиймэрхүү хоёроор юмд мөнгө өрөөд яах юм бэ те. Тэгээд эндээс аваа явуул зүгээр. Тийм. Бие альчуур орд дэвсгэрийн даавуугаа болохоор бас өөрөө эндээс аваа явуул зүгээр байдаг. Тэнд очиод бас нөгөө ямар ч хүний хэрэглэсэн ямар ч юм байгаа мэдэхгүй шүү дээ. Тэгээд ер нь ингээд Америкт бас нэг орон хүнжлийн даавуу авч ирсэн байхгүй юу? Тэр жоохон материал нь таадагдаагүй. Бараг $15 боловч илүү. Тэгээд тэрнээс ингээд үнэтэйг авъя гэхлээр чинь бас те мөнгөө хадгалах хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол энд ингээд өөрөө ашиглаж исэн. Тэгээд очиод ингээд хайчи зүгээр 3 сар ашиглаад хайчи гэсэн тиймэрхүү орны даавуу тэгээд биеийн альчуур малчуураа ер нь бол бас аваа яваарэ гэж хэлмээрэн. Тэгээд очсны дараа одоо бас нэг усанд ордог одоо дүүш маань одоо юм хөшөмшгтэй байх юм бол очиод заавал тэр хөшийн сэллорэ тий хаанхын хин ямар хүн хідэн хүн тэр одоо дүүшийг ашигласныг бид нар мэдэхгүй. Дээрээс нь хэдэн жил болж байгааг бид нар мэдэхгүй. Тийм учраас очиод заавал тэр хөшөө солиорой. Юм жижиг шажиг тиймэрхүү юмыг $3-3-ээс авчих юм бол зүгээр дээ. Тэгээ бүгдээрээ угаасаа 1.25 гэдэг болохоор ер нь тэндээс авчвал зүгээр байдаг. Автах нь болохоор гарын бэлэг. Мэдээж ер нь бараг бүгдээрээ бодож байгаа очиод ажил болгогчтой гарын бэлэг өгдөг. Тэгээ энэ дээр ер нь нэг тийм амар том юм бол авч яваад хэрэггүй. Зүгээр та эдийн сэтгэл чинь чухал учраас энэ жижигхэн хөрхөн сүнээр ч юм уу яг Монголыг илтгэсэн тийм зүйл авч очвол амар дуртай байдаг. Би болохоор нэг удаа имплант юм давсан цэцэг аваач жүжигсэн гэсэн чинь Америкт юусоо тийм давсан цэцэг байдаггүй юм болов уу яасан байгаа. Тэрийг харч ингээ бүгдээрээ тавсан юм үгүй ингээ гайхаадсан. Тэгээ манай шеф тэр ингээ очиж өгсөн үү. Ингээ энэ ингээ бүхэлдээ давс гэж энэ лунаа надаа ингээ Монголоос авчиж өгсөн гэж хэлсэн. Тэгээд чинь манай шеф ингээ хоолнд хийж болох юм уу гэж асуугаадсан байхгүй юу. Нэг тиймэрхүү сонирхолтойсэн. Тэгээд ийм жижигхэн бас энэ нэг Монгол хатан ноён моёнтэй юм сүвнэрнүүд идэв штэ жижигхэн юм ширээний тиймэрхүү сүвнэр мөнэр тэгээ Монгол гэр мэрийн тиймэрхүү юмнууд байвал гэж юм хэлээ. Тэг ингээд ресторантэй газар байх юм бол ер нь ихэнх ресторанууд нь ингээд ширээн дээр тиймэрхүү сүвнэр тавьдаг. Тэгээ эсвэл буудлын байх юм бол бас төлхөөрийн оосор ч юм уу байвал зүгээр юм билээ. Хөрхөн төлхөөрөнд нь хийчихдээ юм бил. Бас нөгөө нэг очиод мэдээж амар олон international найзуудтай болно штэ. Тийм учраас тэд нартай бас зориулаад юм жижигэн одоо шоколад ч юм уу одоо ингээд амсуулах тийм юм. Зүү арцны үрлэг ингээд амар сонирхож амсаад тэгснэ ингээд гайхаад жоохон сонио амттай мэй гэдгсэн. Тэгээд ер нь Казахстанууд энэ төр бас аарсаар бол энэ төр иддэг. Тэнгүүд тэднэрийн ихтэй амар гашуун юм давстай байт юм бил. Бидний ингээд ааруулчин чиртэй дээ штэ. Тэднэрийг давстайсан. Тэгээд шоколад ер нь бол авч явбал зүгээр. Тэгээд найзуудтай яг хоо зориулаад юм амаар ангих юм бол энэ хөрхөн хөрөгчний наалт ч юм уу эсвэл төлхөрийн осор тиймэрхүү жижиг мэжиг юмнууд байвал зүгээр. Тэгээ манай нэг Казахстан найз надаа юм тэмдэглэлийн нэвтэр бас өгчээсэн. Амар хөрхөл юм билээ. Бас дээрэс нь мөнгөн дэвсгэрт байх юм бол бас авч явбал зүгээр. Ингээд гадаад найзууд чинь ингэж хамаад дурсал болгоод ингээд мөнгө төгрөгөө одоо өөр манай улсын мөнгө юм байдаг ингээд харуулгууд ингээд зүрхэл харуулах юмгүй ингээд байхаар бас жоохон сонио. Тэгэхээр төрөөчний нэг хідэн төгрөг бас аваад явчвал зүгээр юм билээ. Тэгээд тэд нар таас дурсал болгоод өгч болно. 6-т нь болохоор охтуудтай зориулаад хэлэх зүйл байгаа. Энд дээр болохоор бас нөгөө ариун цэгрийн хэрэглээ бас аваад явчвал зүгээр юм болов уу гэж бодсон. Яг очиод байгаа л да гэтээ үнэтэй.
Тийм болохоор яг 3 сарынхаа хэрэглээний яг ариун цэврийн хэрэглээ аваад эндээсээ авч яваад ашиглах юм бол та бас мөнгөө хэмнэ гэсэн үг. Яг үсгийн болгочод авч болмол цаг агаар орчин нөхцөл солиодчих байгаа учраас бидний одоо бие махбод бас ингээд дагаад өөрчлөөд ингээд ааврын өөрчлөлт мөрчлөнд ордог байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг сарын тэндийн мөчлөг алдагдал зэрэг ер нь болдог. Тэгээ тэн дээр бас нэг амар битээ санаа зовоорой. Яалчгүй ингээд бүгд 12 цагийн зайд ингээд зөрүүнд очиж байгаа шал өөр амьс Монголыг бодох юм бол хамаагүй чиглэг илүү халуун тийм өөр амьсгалтай газар очиж байгаа учраас ер нь бол бие махбод чинь нэлийн өөрчлөгдөн. Тэгээд тэд дээр амар санаа зовоод хэрэггүй шүү. Тэгээд жоохон сэтгэлийн бэлтгэлтэй байгаарэ. Тэгээ зарим хүмүүнийх бол ер нь гайгүй байдаг. Тэгээ зарим хүн болохоор ер нь нэлээд нөлөөлдөг юм билээ. Бас нэг стейт интертэй ч юм уу тийм хүүхдүүд байх юм бол нэг очиод бас сэтэрдэг. Тэгэхээр одоо яг тэр одоо стейтэндээ ямар юм уу тийм тэрийгээ бас нэг эмчээрээ бичүүлээд аваад явчих юм бол ер нь зүгээр. Гол нь эмчтэй үзүүлэл заавал эмч эмчтэй жортой тийм юм аваарэ. Дор мэдээж ер нь бол ямар ч юмыг авч болохгүй шүү. Тэгээд хүүхдүүд том хүн гэлтгүй ер нь тэгэл бүгдээрээ л амар ингээд эмээсэн дээр очиод ингээд нэг аптекийн хүний нэг гуйж агаад тий бахан юмнууд аваад идэг. Тэгээд тэр чинь болохгүй шүү, буруу шүү эцтэй. Тэгээд ялангуяа антибиотик энэ төр бол антибиотикийн төсвөржил энэ төр үүсэх юм бол та нар тэрнээс бүр ингээд дараагийн шатны бүр илүү хүнд тийм имийг одоо уух нөхцөлийг бүрдүүлж өгдөг учраас тэн дээрээ бас ер нь анхаарч агаарэ. Одоо явж байгаа гэлтгүй Монголд амьдарч байгаа хүмүүс маань гэсэндээ анхаарах хэрэгтэй байдаг байгаа шүү. 7 дахь зүйл нь болохоор 2 лагэж угаасаа нөгөө Америк явтаа зөвшөөрөгдсөн болохоор 21 билүү 23 билүү хилийн 2 том чимдаамыг зөвшөөрдөг. Тэгээд carry on доо нэг жижиг чимдаамтай ч юм уу байж болдог. Тэнгүүд эндээс явахтаа ер нь бол хэрвээ 2 том чимдаамтай тэгээ нэг carry on-тай тусдаа явъя гэж бодож байгаа бол нэг чимдааманда ер нь бүх юма багтаагаад тэгээд нөгөө том лагажин дотроо жижиг нөгөө чимдаамаа хийгээд ингээд хоосон чигээр нь ер нь бол хүүхдүүд өвчтэй юм байлээ. Тэгээд ер нь онгоцон суугтаа болохоор өөртөө зүгээр юм өөргөвчтэй энэ төр явбал зүгээр. 8 дахь зүйл нь болохоор жолооны өнөмлөх байгаа. Яг би жолооны өнөмлөхгүй л дээ. Гэхдээ ингээд ер нь найзуудаас сонсоод байхад юм хэрэгтэй санагдсан зүйл нь болохоор одоо яг Монголын жолооны өнөмлөх Америкт ер нь бол хүчингүй байдаг. Тэнгүүд очиод ингээд олуулсан өнөмлөх авъя гэх тэнгүүд заавал ингээд дахиад шалгалт өгөх шаардлагатай болдог. Яг очиод шалгалтаа өнөмлөх авсан жолооны эсвэл бол Монголоос нөгөө ийм Монголиагаараа оронгуудаа нөгөө жолооныхаа өнөмлөхийг ингээд захиалчдаг гэсэн. Тэгээд тэрийг захиалахаар ингээд онлайнаар захиалангууд 5 мав 7 оны дотор гарч ирдэг. Тэгээд тэрийг ер нь бол аваад явчих юм бол очиод жолоо молоо унах ч юм уу тийм флеш машин тэрийг өгөх юм бол тэрийг ингээд унаад явах боломжтой болж байгаа шүү. Тэгээд гэтээ очиод нөгөө маш боломжтой байхгүй бол нөгөө нэг Америкийн замын хөдөлгөөний дүрм нь Монголоос өөр идэг. 9 дахь зүйл нь байгаа. Тэгээ 9 дахь зүйл нь болохоор юм жижиг сажиг зүйлс гэж нэрлэсэн. Гэтэ энд нэг хол юм байхгүй. Тэгээд мэдээж Америкийн нөгөө нэг цалхааны шом маань одоо цалхааны оролт маань залгуурны оролт маань болохоор юм хоёр юм нөгөө босоо шонтой байдаг юм хоёр. Тэгэхээр нөгөө нэг монголчууд ч нөгөө нэг аль алийн л ингэж ашигладаг шүү дээ. Бүрэн хийж байдаг юм босооч гэдэг тий. Тэнгүүд ер нь Америкт болохоор дан босоо байдаг. Ерөөсөө бүрэн оролт байхгүй. Тийм учраас одоо лаптопны чинь сэргийгч мэдлэгч тиймэрхүү бүрэн оролттой энэ төр байх юм бол Монголоос хувиргаач аваад явах хэрэгтэй байдаг. Юмыг яаж мэдхүүдээ аваад явчихгүй дээ очиод юм хамдаа харах болонгот бас болохгүй байх бол бас хэцүү шүү дээ. Тийм учраас хувиргаач авч яваарэ. Тэгмүн дээрээс нь илүү хэрвээ чи ингээ харааны шил зүгдэг бол ингээ илүү нүдний шил авч яваарэ. Очиод нөгөө нэг юу болохыг хэм итгэвдээ тий ингээд шил бэлэн дээрээ суух юм санамсраг унаж мунгаад ингээд гар марыг хуугалчих одоо юм эрсдэлтэй. Тийм учраас илүү нүдний шилтэй байх юм бол зүгээр. Тэгээд ер нь ингээд Америкт очихоос өмнө бас шүдээ үзүүлчихэд эрүүлжүүлчихэд явбал зүгээр. Тэгвэл нөгөө нэг тэнцээ яг нүдний нүд болон шүд ер нь эрүүл мэнд тал руугаа ингээ үзүүлэх юм бол амар үнэтэй байдаг байхгүй юу? Амар үнэтэй. Тэгэхээр ер нь бол эндээ ингээд эрүүл мэндэ бүтэн үзүүлээд явчвал илүү зүгээр. Тэгээ нүдний шилэн дээр ер нь бол аюу асуудалтай байдаг. Тэгээ ленз мэд байдаг бол аваа явчихгүй юу. Гэхдээ нөгөө ресторан галтгоомалтгоонд ажилладаг бол ленз аль нэг зүгээр хэрэггүй яа. Тэгэхээр амар халуун байдаг. Тэгэхээр нөгөө нэг ленз чи хайлттай шүү дээ. Тэрэн дээр боломжтой хэрэгтэй шүү. 10 дахь зүйл маань болохоор очоод тэг яг онгоцны болдыг буула. Хүүхдүүд ингээ эндээс явхаал ингээд амар яагаад байдаг вэ ингээд ач холбогдол өгөөд за хаагаар дамжиж явах юм, за тикет мэгтэй яах юм, яаж авах юм ингээд за тэнд буун ингээд авдаг. Тэгэнгүүт одоо ингээд жишээлбэл Нью-Йоркод ингээд буулаа гэх тэгэнгүүт заавал чи ингээд нөгөө нэг
одоо яг Нью-Йоркийн төвд нь угаасаа ажиллахгүй нь мэдээж ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр Нью-Йоркоос цаашаа ингээд дамжаад өөр тийш явж байгаа бол тэр газар руугаа яаж явах юм? Автобусаар явах юм уу? Метроор явах юм уу? Employer чи ирж авах юм уу гэдгээ ер нь бол ингээд баттай болох хэрэгтэй. Тэгээд employer руугаа ингээд чат бичээд чатгийн мэйл бичээд асууж хэрэгтэй. Ингээд та намайг ирж авах боломж байгаа юу? Би ингээд яаж явах вэ? Аль хүртэл явах вэ гэд асууж хэрэгтэй. Тэгээд зарим employer-ууд ер нь гайгүй хүмүүс байх юм бол айл болох оюутнуудаа ирж авахыг ер нь бол эрмэлздэг. Зарим нь бол үгүй боломжгүй чи өөрөө ирээ гэж хэлдэг. Тэгэхээр одоо сүүлд болохоор би яг Нью-Йоркд буучаад би яг өөр ингээд хамгийн юм мартсан заяа. Өмнө нь ингээд манай employer намайг ирж авдаг гэсэн аахгүй юу. Тэгсэн чинь сайн нэг өнгөрсөн 100 би яг ингээд Нью-Йоркд буугаад тэгсэн чинь ингээд юу яах га нэг метронд ингээд air train-ээр ингээд цаашаа явсан байхгүй юу. Яг Нью-Йоркийн төв рүү орохтой гэсэн үг. Тэнгүүд нөгөө метроны тикет авахтай. Тэнгүүд ингээд метроныхоо тикетийг ингээд яг аль төрлийн авахаа мэдгүй. За юу үлээ хаашаа явах үлээ гэдэг. Ер нь жоохон ингээд юу үлээ гэдэг ингээд жоохон паникцахгүй юу тэгээ. Тэгээд бүр ингээд тэн дээр өөрийгөө бүр ингээд шоолоод амар хийсэн. Гэтэ ингээд надад амар сайн хүн ингээд таарсан учраас надад ингээд туслаад тэгээд намайг жоохон чиглүүлж өгсөн. Тэгээд Нью-Йоркол ер нь аюу том одоо ингээд бусад өөр ингээд онгоцны буудлууд те өөр мужид ингээд очих юм бол ингээд ер нь арай ойлгомжтой. Нью-Йорк бол үнэхээр юм нэг амар замбраагүй тийм усаал хөлөдлөн ихтэй тийм газар штэ. Тийм болохоор ингээд ер нь чангасан. Тэгэхээр яг онгоцны буудлын дээр буучаад цаашаа автобусаар явах юм бол ямар автобусаар явах вэ? Хэдэн цагт явах юм? Гэт тиктэй Монгол байхдаа захиалаад авчих хэрэгтэй. Тэгээд автобус нь суух юм уу, air train суух юм уу гэдэг те. Метроор явах юм бол очиж шууд буугаад хаанаас би метроны карт авах уу, хідээр сэнгэлэх үү, яг аль талаас нь одоо суух уу, чиглэлээ бас өөртөө мэдээд Google Map дээр бас ингээд хараад авчих юм бол ер нь амар хэрэгтэй шүү. Очихоор ингээ зарим аэропорт дээр ер нь бол интернет байдаггүй. Тэгээд бид нэр одоо дөнгөж бууж байгаа учраас нөгөө SIM авч амжаагүй байдаг. Тийм болохоор ер нь хаанаас яаж, аль хүртэл яаж авахаа ингээд амар сайн тогтоогоод сурчаад мэддэг болчоод мэдгүй бол хүмүүсээс асуучаад явах хэрэгтэй байдаг. Очоод мэдээж хамгийн том асуудлын нэг бол housing байгаа. Зарим ажлын газрууд housing and provided байдаг. Зарим нь болохоор үгүй та нар өөрсдөө олох гэдэг. Тэгэхээр job offer дээр чи юу гэж бичсэн бэ? Тэрийгэ хараад тэгээд employer-оос бас ингээд ойр хавар ямар байрнууд байна те би одоо хаана байрлах уу гэдгийг асуугаад мэдэх хэрэгтэй. Тэг хэрвээ очиод ингээд нөгөө нэг байх газар байхгүй чамайг өөрөө олоо гэх юм бол эндээс ямар агентлагаар дамжуулж явж байгаа юм те тэр агентлагийнхаа хүмүүстэй яриад ингээд адилхан нэг чиглэл рүү нэг газар руу таарч явж байгаа тиймэрхүү хүмүүс байх юм бол тэд нартайгаа нийлээд одоо байр хайх хэрэгтэй. Тэгээ ер нь бол очих байгаа газрынхаа нөгөө нэг группт нь орчвол илүү зүгээр байдаг. Тэгээд ойр хавьд нь яг ямар газрууд байна. Тэгээд очиод бас нөгөө давхар ажил болоход хүртэл хэрэгтэй байдаг учраас шууд энд байхдаа группт ороод ингээд хэдэн сарын тэдэнд очих байгаа ийм housing байна уу? Хэдэн оюутан орно гэд тиймэрхүү байвал зүгээр. Тэгээд зарим нь яг provided гэсэн хэрнээ жоохон үнэтэй эсвэл бол орчин жоохон онцгүй ч юм уу тийм байх юм бол очиод хай заавал өрсдөл барай олж таарна. Тийм болохоор эндээс явахаасаа өмнө очиод яг хаана байх юм, байр марчи яах юм, тэг байх газаргүй бол одоо нэг өдөр одоо буудлууд захиалж байдаг ч юм уу тиймэрхүү зүйл гардаг учраас housing-а ер нь эртнээс сайн төлөвлөөд хамт явах хүмүүс энэ төр байх юм бол тэд нарт нийлээд аваарэ. За 12 дахь зүйл. Энд дээр болохоор SIM карт байгаа. SIM картны хувьд болохоор яг манай Mongolian Exchange агентлаг маань болохоор бидэд SIM өгдөг. Гэхдээ тэр SIM-ийг болохоор ер нь том хотуудад ашиглах боломжтой. Зарим нөгөө жоохон аслагдмал ч юм уу тийм хөө жижиг мужуудад ер нь сүлжээ барьдаггүй. Тэгэхээр хэрвээ Mongolian Exchange-ээр явж байгаа бол чиний очиж байгаа газар агентлагаас өгсөн SIM карт жилийн үү ажиллахгүй байх уу гэдгийг нь интернетээс хайгаад үзчихдэг. Тэгээд болж байх юм бол асуудал байхгүй. Хэрвээ болохгүй байх юм бол чи заавал тэнд очиод AT&T эсвэл Verizon ч юм уу ямар нэгэн тэнд одоо Америкийн өргөн холбооны өргөн сүлжээ. За ямар ч сан тэндээс очиод дугаар авах шаардлагатай болж байгаа шүү. SIM картаа аваад сунгахтаа болохоор unlimited авчвал илүү зүгээр байдаг. Тэгээд яг нөгөө нэг оцсны дараа хэд хоногийн дотор ч илээ энэ нөгөө нэг unlimited айгүй хямдхан зарагддаг байхгүй юу. Тэгэхээр тэрийг нь амжаад авчвал зүгээр. Тэгээд тэрийг мэдгүй явж агаад хоцорчих юм бол ер нь ингээд нэг сарын $45 эсвэл $100 ч юм уу ер нь цэний төлбөр айгүй өндөр үнэтэй байдаг. Тэгээд дата нь амар бага байдаг. 13 дахь зүйл нь болохоор
банкны аккаунтын талаар ярилцъя. За очиод мэдээж тэндээс цалингаа авч байгаа учраас данс хэрэгтэй. Тэгээд зарим хүмүүс Монгол дансд яваад байдаг. Гэхдээ тэрийг сайн судалж авахгүй бол нөгөө нэг очихоор тэндээс ч яагаад нэг гүйлгээ хийх гэдэг тийш дээ. Тэгэнгүүт нөгөө нэг яг чамаа гэдгээ батлах тэмцэл байхгүй учраас нөгөө нэг банк цаанаас нь ингээд гүйлгээ хийх боломжгүй болгоод ингээд блоклчтэй мэлээ. Тэгэнгүүт ингээд тэндээс заавал ингээд яриад ингээд бахан юм баталгааж болчихж одоо дансаа буцааж сэргээдэг. Тийм учраас ер нь баг очиод Америк дансны хэлэгчвэл илүү зүгээр юм билээ. Тэгвэл нөгөө нэг Монгол данснаас заавал ингээд доллар уншуулахаар тухайн өдрийн хүүн одоо хилтэй байна. Тэрүүгээр дамжиж ингэж уншдаг. Тийм учраас ер нь яг очиод ингээд заавал бүх юм Монгол төгрөг рүү ингээд шилжүүлээд байхгүй ингээд яг доллараар л цалинж чамаа чинь доллараар л ингээд хашаа бодох юм бодоод хичүүл зүгээр байдаг. Тийм учраас нэг Америк данс байвал надад илүү зүгээр санагддаг. Тэгээд дансааны хэлэхдээ нөгөө тэнд очиод Америк дугаар дээр хэлж штэ. Тэгэх юм бол ингээд Монгол дээр ашиглах боломжгүй болчихдог байхгүй юу? Тэгэхээр нөгөө нэг банктайгаа ярьж агаад ингээд Монгол дугаараа холбоолох боломжтой байх юм бол холбоолчвол илүү зүгээр байдаг. 14 дахь зүйл нь болохоор очиод бидээж бүгдээ ажил хийж байгаа ч гэсэндээ аялахыг хүсэж байгаа тийм болохоор хизээ хаашаа яаж аялах вэ гэдгийг маш тодорхой план гаргах хэрэгтэй. Тэгвэл нөгөө нэг ингээд ажил гэж ингээд улирч явж байгаа л яг наашаа эрхийн төгсгөл одоо 8 сарын сүүлээр ингээд аялмаар санагдаж штэ. Тэгээ ингээд аялаа за тийшээ яв тийшээ яв гингүүд ингээд буудлын үн мөн ингээд амар өндөр байдаг байхгүй. Нөгөө нэг тулгаж авахар тэгдэг. Тэгэхээр ингээд очиод ингээд эртнээс хаашаа яаж аялахаа ингээд чөөрөө шийдээ. Тэгээ буулмалаа захиалчих юм бол илүү хямд зардлаар аялах боломжтой. Тэгээд мэдээж аялж байгаа учраас ингээд нэг тийм амар гоё буудлын модал бол нэг амар шаардлагатай би санагддаг. Яа тэгэхээр нэг бүтэн өдөржингөө тэнцэнэ байхгүй өдөржингөө гадар явж байгаа зөвхөн оройн очиод унтаж амрах зориултаар одоо буудлыг ер нь бол бараг ашиглах бах. Тийм болохоор яг ингээд боломжийн үнэтэй, боломжийн одоо цэвэрхэн тохиолдолтой хүмүүсийн сэтгэлийг нь уншиж агаад тэрийгэ захиалж зүгээр байдаг. Тэр нэг booking гэдэг нэг юм юу гэдэг вэ? Сайт гэдэг вэ? Тэр аягүйх гарч иртэн. Гэхдээ тэндээс бид захиалгаарэ. Тэндээс захиалгаа ер нь бол жоох үнэтэй байдаг. Тийм болохоор яг тухайн одоо яг тэндээс ингээ харж байгаа дэжүүс нэгэн буудлах юм бол өөрсдийн веб сайтаар нь захиалчих юм бол илүү зүгээр байдаг байгаа шүү. Тэгээд очиод бас нөгөө нэг аль мууч руу аялах уу, тэнцэнэ очоо яг юу үзэх үү, хэд хонох уу, аль өдөрт нь юу үзэж амжих уу гэдгээ ингээд амар сайн нарийн гарахгүй бол ингээд очиод эн чи өөрөө гэдэг юм бол юу үзэх үү, хаашаа явах уу гэдэг ингээд жаха цаг алддаг. Тийм болохоор аялж байгаа бол ингээд цагийг маш үр бүтээлтэйгээр гэд ядраад байна тэрэ гэж ингэж өөрийгөө амрааж ингэж хэвтлэхгүйгээр маш гоё enjoy хийж гоё өнгөрүүлэх хэрэгтэй шүү. Тийм болохоор эртнээс маш гоё төлөвлөгөөнүүдийг гаргаарай. Мөн дээрс нь ажлынхаа одоо дундуур нөгөө нэг day off-тэй өдрүүд байгаа шүү дээ амралтай. Тэгэх юм бол тухайн одоо байгаа газрын хайрын тойрон орчинтай танилцаад ойр хайрын юм жижигэн хотууд байдаг бол тэд нар руу бас ингээд автобус орчим уу яваад тэгээ гоё үзээд аялаарэ. Тэг мэдээж хэдий ажил хийж мөнгө олох гэж явж байгаа ч гэсэндээ бүхэл бүтэнтэй ингээд Америкт очсон байгаа хүмүүс юм чинь ингээд тэнд үзэж харах юу вэ? Амталж үзэх юу вэ? Өөрсдөө үзээгүй туршаагүй шинэ бүх зүйлээ туршаад үзээд ирээрэй гэж хүсмээрэн. Яа тэгээд амар олон зураг даруулж бичлэг хийлгээрээ. Тэгээд ер нь бол явж ирээд тэгээд зураг бичлэгэл үлддэг учраас амар гоё дурсамжийг өөрсөндөө гоё хадгалж үлдээрэй гэж хүсэж байна. Тэгээд би бас ингээд амар удаан ингээ влог хийгээд ингээ боддог ус ахгүй юу. Гэтэ ерөөс ингээ зэрэг хүрээг учраас ингээд Америкт хийсэн надад ямар ч влог байдаггүй. Тэгээд тэрэндээ би бүр ингээ үнэхээр амар харамсдаг. Тэгээд заавал олон нийтэд цацгаа албагүй ч гэсэндээ ингээд өөрсөндөө зүгээр ингээ дурсамж болгоод ингээ хадгалах боломжийг та маань битээ алдаарай. Түрүүн бас нэг хэлчихсэн зүйлээ мартчихэж тэрнээр болохоор нөгөө нэг яг Монголоос хүүхдүүд явтаа амар их кэш авч явах гэдэг. Ер нь бол тийм их мөнгө хэрэггүй. Нөгөө очиод цалин чинь яг ингээд 7 хоног болгон буудаг. Тийм учраас эхний 7 хоногийн одоо мөнгө одоо эхний 7 хоногт ашиглах мөнгөө л аваа явуул зүгээр байдаг. Тэгээд хаусинг чинь яг нөгөө депозит авд юм уу авдаггүй мүү гэдэг бас айгүй чухал. Тэгээд хэрвээ нөгөө нэг авдаг бол голцоо нэг 250-250-аас гол $300 депозит авдаг. Тэгэхээр тэрийг аваад тэгээд очиод симээс сэргээх мөнгө тэмүүн дээрээс нь яг 7 хоногийн хоол хүнсний мөнгө байхад л ер нь бол хангалттай. Гэтэ би бол ер нь дандаа $300 тэл явдаг гэсэн. Тэгээд очиод угаасаа бүр илүү гардаг. Нэг очиод нэг хэдийн доллар л өрдөг гэсэн аахгүй юу. Яа. Тийм болохоор нэг тийм амар их мөнгө авч явна гэж ээж аваагаа бас битээ зовоогоорой. Тийм байна. За тэгээд эцэст нь хэлэхэд бүгдээрээ гоё очиод enjoy хийгээд амар гоё байж аваад ирээрээ. Тэгээд гол зорилго чинь хэдийн мөнгө олох ч гэсэндээ давхар аялал байдаг. Тэгээд мэдээж хоол газар очиж байгаа учраас
маш олон гоё зүйлийг үзээд нүд тайлаад тий олон улсын хүүхдүүдтэй найзлаад маш гоё дотны найзуудтай бас болдог. Тийм ээ. Тэгээд ер нь олон нийттэйгээ бүр юм гоё нээлттэй харилцаатай байгаарай. Тэгээд очиод ажил хийгээд мэдээж хэцүү байна л бах. Тэгээд зүгээр тэгээд загнуулах үедээ загнуулна, магтуулах үедээ магтуулна. Тийм учраас тэр загналтыг ер нь тийм амар хүн дээр хүлээж аваад өөрсдөө ингээд гутраад ах шаардлагагүй. Тэгэл тэгсэн л юм ээ, нэ бүр амин захиж алдахгүй юм чинь гэдэг үгнээс нь маш гоё гэгээлгэр хараад тэг гоё ажиллаад, их юм сураад, гоё аялаад ирээрээ. Хамгийн гол нь өвдөж болохгүй шүү. Америкт очиод өвдөх юм бол тэгэл ер нь дуусаа. Тэгээд хитрхийн нөгөө улайртлаа ажиллаж явж байгаа нөгөө бие бодохгүй байх юм бол юу нөгөө нэг сүүлд нь аялах тий аялалчгүй юучгүй ингээ бөө өвчний үүр болоод ирнэ. Тийм учраас бүх юм гоё баланслаад аялах үедээ аялаад, амрах үедээ амраад, ажиллах үедээ ажиллаад гоё байж хаад ирээрээ. Тэгээд өнөөдөр хөмчлөг үзэн бүгд баярлаа. Тэгээд өөрийнхөө чадах ятгаар санаж байгаа хэрэг болсон чухал гэсэн зүйлсүүдээ таад хуваалцахыг хичээлээ. Тэгээд бүгдээрээ ингээ хана аялал амжилт хүсье. Бай бай.